Open Procurement Day буюу одоо нээлттэй худалдаа авалтын өдрийг бол зарлаад байна. Төрийн худалдаа авалтын агентлагийн дарга Батсул дарга маань хүрэлцэн ш. Нийслэлийн хамтран энэ худалдаа авалтуудын хууль журам хэрхэн хэрэглэгддэг, одоо цаг үе дээр ямар асуудлууд болж байгаа, дотоодын аж ахуйн нэгжүүд хэрхэн амжилттай оролцох бай талаар сургалт, зааварчилгаа, ойлголтын өдөрлөгийг хийж байна. 2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 567 төсөл арга хэмжээг төлөвлөөд 92% амжилттай буюу 519 арга хэмжээг амжилттай 2025 онд шалгаруулсан байна. Үүнээс 505 буюу 97% дотоодын аж ахуйн нэгжүүд, 3% буюу 14% гадны аж ахуйн нэгжүүд шалгарсан. Салбараар авч үзэх юм бол авто замын салбарт 48 төсөл арга хэмжээ, барилга байгууламжаар 44, за барилгын засварт 110 төсөл арга хэмжээ, гэх мэт нийт 519 арга хэмжээг бол 2025 онд шалгаруулад байгаа. За бид нар 2026 онд нийт 200 төсөл арга хэмжээг 1.1 их найд дээр бол орон нутгийн болон төрийн худалдаа авалтын тухай хуулийн дагуу шалгаруултуудыг бол хийн. За үүнээс өнөөдрийн байдлаар 102 төсөл арга хэмжээг бол нээлттэй зарлаад байна. За хууль заасны дагуу бид нар 5 дугаар сарын 31-ээс 30-наас өмнө бол амжилттай шалгаруулсан байх ёстой. За бид нар бол яг дотооддоо 3 сарын 15-ны дотор худалдаа авалт үйлчлэгээ зарлаа гэдэг засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу бол ингээд ажиллаад бол нийслэлийн хэмжээнд бол явж байна. За 2026 оныг бол засаг даргын А-доров 0 тушаалаар бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгосон. Үүний хүрээнд бид нар дотоодын үндэсний үйлдвэрлэл, дотоодын аж ахуйн нэгжүүдэд одоо үйлдвэрлэл дээр хэрхэн давуу оноо олгох вэ? Мэдээлэл өгч одоо заан туслаж амжилттай энэ сонгон шалгаруултыг бол явуулж ингэснээрээ бол энэ төрийн үйлчлэгээнүүд бол эрт эхлэж амжилттай чанартай энэ барилга угсрал үйлчлэгээнүүд явах боломжууд бүрднэ гэж ингэж харж байгаа учраас өнөөдөр бол энэ төрийн худалдаа авах газартайгаа хамтраад энэ үйл ажиллагааг бол зохион байгуулж байна.